Би нэг сонин түүх яриа л да. Хамгийн анхны одоо бүжиг бичгээд манай хүү за амжилт хүсье гэдээ явсан. Тэгээд би тэнд очиж бичээд оройн нэрээд ирэхэд хүүхд маань утассан байсан. Өглөө босоход ээж яас амжилтаа юу гэдгсэн чинь ээж нь гайгүй гэдгсэн. Ямар оноо авсан гэдгсэн чинь ээж нь 5 6 7 гэсэн оноо авлаа гэлтэхгүй. Тэгсэн чинь за бусад хүмүүс ч ямар оноо авсан. Бусад хүмүүс нь 7 8 гэл тэгэл ер нь бол 7-оос дээш тэгсэн чинь өө та тэгвэл хамгийн бага оноог нь авсан юм шүү. Та ер нь бүтэхгүй байлаа гэхэд. Тэгжсэн. Тэгээд за тэгвэл ээж та ямар хүмүүстэй оролцож байгаа гэл. Ийм хүмүүс ингээл за ийм одоо олонний танил хүмүүс оролцож байгаа гэсэн чинь дуучин экстасигийн хонгороо гэлтгсэн чинь ээж та чинь бараг л миний үе шүү дээ. Та тэгвэл тэр хүмүүсийн хурдыг гүйцэхүү гэл. Миний хувьд бол би өдрөөс өдөрт өөрийгөө дайчилж хичээж ажиллаж байгаа. Одоо бол ямар ч гэсэн Венвес эхлэж байна. За тэгээд баруун эрх хэлцээд нь зөв эргэлтийг буруу эргэлтийг хийх гэж их хөдөлгөөж жагаад. За. 3 хий. 1 2 3 1 2 1 2 Буруу чек. Байсвал нэлийн бас төвчээр шаардсан тийм бүжиг байна л да. Яг тэгэхээр нурууны байрлалыг би урд нь ярьжсэн. Тэр байрлалыг бас зөв барих хэрэгтэй. Нуруундаа жоон гівдэл очиусаас нуруундаа жоохон гитих тал дээр жоохон асуудалтай байгаа. Өргөлт раз. За сайн. Суур ачаад өгөөрэй. Зөтэй. Нэг яа нуруу. За нуруугаа барь шүү. Буруугаа барин. За. Гайгүй юу? Зохиомж бол үнэхээр гоё сайхан зохиомжтой. Амьдралынхаа дорш ясан их гоё нандин дурсамжууд чи их сэргэх байхаа гэж бодож байна. Сайхан бүжгийг гээлэг талаас нь сарахыг үзхийг одоо хүсэж байна. Үргэлж дэмжээрэй гэж хэлэх байна. Дэмжиж байгаа та бүхэнд маш их баярлж байгаа шүү. Бид бүхний үнэхээр хүссэн хүлээж байдаг оролцогчдын нэг яхаарахгүй Dose Entertainment-ийн жүжигчин Мөнгөн Зул хамтран бүжиглэгч Чин Зориг нар билээ. Ингээд та бүхэнтэйгээ уулзах гэж байна. Үзэгчдээ сэтгэл зүрэх итгэл найдвар бүгдийгээ бэлдээрэй. Та бүхэнтэй гайхамшигыг мэдрүүлэхээр Мөнгөн Зул хамтран бүжиглэгч Чин Зориг нар хүрэлцэн ирлээ. Хүлээн авцгаана уу? Зулаа Чин Зориг. When right. The path you have chosen, a restless road, no turning back. Follow your heart, let your love lead through the darkness, back to a place you once knew. I believe, I believe, I believe. Derrière, n'attends pas.
Дахин баяр хүргэе. Doz Entertainment жүжигчин мөнгөн зул хамтран бүжиглэгчин зэрэг Veni Bass. Ямар гоё юм бэ? Сосо. Зя. Ойма хүний амьдралд 100 жилээр дурсагдах фото агшнаар өөрийнхөө Veni Bass бүжгийг чимсэн байна. Энэ тань таалагдв уу? Хадагтаалтан цэцэгч. Таалагдахаар орох уу? Үнэхээр зулаа маань ямар их гоё гайхшруулж байна хүмүүсийг үзэгчдийг. Тэгээ үнэхээр их гоё хөдөлмөрлөж бүр хэлэх үг болтохгүй миний бүр ингээ бүх үений үс сосоод ингээ суужлаа шүү дээ. Бүр ингээ Бас тийм а тэр өсвөл заа бас тийм. Миний хол айгүй болов. үнэхээр гоё санагдлаа. Би ч гэсэн гоё нэ спорт бүжгээр хичээлээ гэд мөнгө ийг багштай яриа л ингээ суужлаа. Тэгээд өөрийнхөө ч гэсэн одоо энэ хайрын түүхэнд их гоё идэг штэ. Зулаагийн хайрын түүх бол одоо ёо зулаа хоёрын хайрын түүхийг би бас мэдэх оюутны нэг гэж би өөрийгөө хэлмээр байна. Тэгээд гоё байлаа. Тэгээд баяр хүргье. Veni Bass бүжиг. Veni Bass үнэхээр эрхэмсэг тансаг сонсогдож байна. Өөрөө чи харсан ч гэсэн их гоё эрхэмсэг тансаг харагдаж байна. Баярлалаа. Харин мөнгөийг багшд маань хэр таалагдсан юм бол шүүгч мөнгөийг? За мэдээж таалагдлаа. Тэр дэгдсэн дээр гарч байгаа дүрс мөрсийг хараа би гайхлаа шин. Хизээд ингэж зураг авахалцсан. Хэдэн жилийн өмнө энэ төрийн хоёр чинь гэсэн байх тийм байр тий. Veni Bass болохоор ёо дажгүй ёо тэгээд төрөний юун дээр би чанга уртаа шинсээ бүжиг дээр гэж энэ уртлын зураг алтан дээр хэлсэн тий. Үнэхээр гоё харагдаж байна. Тэгээд маш их цаг зав гарсан байна. Шоуг хоосруулахгүй юмсан ч гэдэг юм. Хоосон цай үлдээхгүй юмсан гэсэн тий маш шоугаа хүндэлж байна. Одоо үргэлжил ийм байсан тий. Эхнээс аваад энэ бүх зүйлсүүд бол баярлалаа гэж хэлэх байна. За тэгээд юу Veni Bass-ны хувьд болохоор илүү бүжгийн техник дээр анхаараар яваад бол манай бүжигч бас одтой бүжиглэх шоу байгаа. Тэгээд болжгүй аимшигтэй үзүүлбэрийг үзүүлэхгүй байгаас гэж чамаагаас энэ хүмүүс гарч ирээд энэ юу дүүжин цавьд эхлэнгүүд нэн дээрээ савлж гад наашаа үсрэхий гэж айж байна. За ингээд юу дараагийн бүжигт намжилсан. За яг нэг хүнийг байгаа дээр энэ зүйлийг л асууя. Үнэхээр мөнгө зуул гэдэг хүн бол айгүй их олон юм ихтэйгээ. Байхгүй юм ихтэйгээ. Юу л хурган ногоо хурганы арьс ямар хошоо. За тэгээд энэ савлуурыг бас хөдөлмөрлжээ. Өөрөө авчирсан болов уу? Танахаас гарв уу? Телевиз шоунд маань хариуцсан ажилтнууд байгаа. Тэгээ менежерүүд маань сүүлдээ өөртөө тайзны зураач болж явах шиг үлээ. Тэгээд манай Баска уг нь бол жүжигчин хүн. Тэгээд нэг тайз гагнаа л хятад гагнар ч таам тайз юу энэ каркас гагнцсан те савлуур хийх ёстой мөнгөн зул савлна гэсэн гэрнээ ана яах гэж байгаа юм болоо гэж бодож илаа. Тэгээд гоё ялаа зулаа. Энэ тайзыг чинь гоё олон зүйлбэрээр дүүргэлээ. Дээр нэнд үзэж байгаа телевиз үзэж байгаа олон үзэгчдийн сэтгэлийг бас дүүргэлээ гэж би хэлмээр байна. Ямар гоё их хөдөлмөр байзуулаа. Айгүй гоё шүү дээ. Айгүй олон. Би бас энэ салбарын хүн учраас энэ зургуудыг ингээ аваад хувцас солиод нэг бас л нэг хагас өдрийн нэг ажил болно уу тийшээ яваал. Тэгээ айгүй их гоё хөдөлмөрлсөн байна. Тэгээд юмны хөдөлмөрийн үр шим гардаг. Тэр утгаараа чи бас өнөөдрийн тайзан дээр жинхэнэ шоу нэвтрүүлгийн үзүүлбэрийг үзүүлж чадлаа гэж бодож байна. Тэгээд баярлалаа чамд. Уурнаас нэг зүйл асуумаар байна. Doz Entertainment-ийн жүжигчин мөнгөн зул чивтер хоёлаа урд мэддэг байсан тийм ээ. Одтой хөгжлийн шоунд орсноос хойш зулаа энэ хоёрын хооронд хэр ялгаа байсан бэ? Миний хувьд л сэтгэл зүйд асар их өөр хүнийг би нээж харсан. Гоё байна. Баярлалаа. Ганц өгш өгч. Урдны үгөөсөө дахиад татгалцахаас ягаад гэвэл урдны тэр тангууд дээр гарсан урдны зохиомжуудыг хараад үнэхээр гоё гэж яриадсан чинь биш юм байна. Дуусаагүй юм биш. Энэ саяных бол бүр гоё байлаа. Өшөө үгээ хадгалах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол гоё болж ин чинь цаанаас гарч ирээд байгаа тэр ундраад байгаа зохиомжууд. Тэгээ даа ялангуяа одоо энэ Veni Bass дээр
айгуу гой цогцсон. Тэгээд тэр хойно тэр баг кино үзчихлээ шүү дээ. Ста гоё. Баяр хүргэе. Өшөө дараагийн бүжгэн дээр барилтуудаа партнертойгоо нийцж байгаа нийцүүдэд нийцлэлүүдээ тийм ээ. Тэгээд тэр өшөө илүү засагдж байгаа маа дахиад засаад өшөө гойлох юм бол бүр илүү хийж чадах юм байна. Баяр хүргэе. Баярлалаа. Үзэгчдээ харж байгаа хаа. Яг энэ болж байгаа заал маань бол худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын хамгийн том гайхамшигт заал байгаа. Энэ заалан дотор энэ цэцэг, энэ гайхалтай хайр, энэ гайхалтай бүжиг ундраад энэ хөгжмөө яваад ирэхээр энэ заалан дотор маань амьд ирвэхээ нисэж байна. За одоо бүжигний шоу маань үргэлжилж байна. Баяр хүргэе. Дахин баяр хүргэе. Does Entertainment жүжигчин мөнгөн зуулан хамтран бүжигдэг чин зориг Veni West бүжгээр та бүхэндээ бэлэг барьлаа. Энэ гайхалтай бэлгийг хүлээж авлаа үзэгчид маань. Одоо харин цаан чин сэлэнгээ маань та хоёртойгоо уулзах гэж эсийн ядаа хүлээж байгаа хаа гэж бодож байна. Зулаа баяр хүргэе. Баярлалаа. За одоо яалтчгүй л одоо бас за нөгөө зулаа маань өнөөдөр ямар сонин дүрд хувраад бид бүхнийгээ баясгах бол гэд хүлээгээ сууж ирсэн нуугаад яах вэ? Үнэхээр тасарчжээ зулаа чи. Баярлалаа. Хамгийн гол нь хүмүүстээ одоо хүрсэн юм. Хүний амьдралын хамгийн гоё юм бол хайр байдаг. Тэгэхээр битэрийн бүжиглсэн бүжиг бол хайрын тухай өгүүлсэн болохоор хамгийн үнэтэй, хамгийн гоё бас магадгүй хамгийн одоо бүр хайртай бүх хүмүүсийн хайрын тэр зүрх сэтгэлийн цэгийг хатгсан болоо гэж бодож байна. Тэгээд хамтдаа энэ түүхийг бичлэлсэн, хамтдаа энэ түүхийн ард сууж байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. За зулаада баярлалаа. Ингээд энэ гайхалтай бүжиг хийсэн бүсгүйд өгсөн шүүгчдийн үнэлгээ. Гүйжин өндөр анаач. Does Entertainment жүжигчин мөнгөн зул хамтран бүжигдэг чин зориг нарын Veni West өгсөн шүүгчдийн үнэлгээ. 9-10 Сая шүүгчдийг оноо өгөхөөс өмнө зулаа маань гүйжин өндөр оноо гэж өнгөрсөн чи яг өндөр оноо өглөө шүү дээ. Баярлалаа, маш их баярлалаа. За үзэгчдээ та бүхэн хайртай оролцогч зулаада хайртай мундаг жүжигчин талаас нь, бүжигчин талаас нь хайрлж хүндэтгдэг энэ оролцогчдоо саналаа өгөхийг хүсэх юм бол 155 166 дугаар руу мессеж илгээхээ мартав. Ингээд та хоёртай амжилт хүсье. Баярлалаа.